За, юун төрөнд Монголын парламент одоо аль нэг хүчин хин нэгэн хэсэг бүлэгт бол удирдахдаггүй гэдгээ бол өнөөдөр нотолж үзүүлж байна. Энэ бол маш сайн хэрэг. Монголын 126 гишүүнтэй парламентын ажил бол сайн явж байна. Одоо энэ 126 гишүүнтэй парламент нэг талдаа ингээд хүмүүс харахад засгийн газраа огцруулаад, их хурлын дарга огцруулаад, бужигнаад байгаа юм шиг харагдж байгаа боловч нөгөө талдаа ямар ч буруу зүйл, муу зүйл цаашаа үргэлжлэхгүй юм байна гэдг нь баталгаатай болчихно. Ямар ч тохиролцоо, ямар ч дарамт шахалт энийг давж гарахгүй юм байна гэдэг зүйл нь тодорхой болж штэ. Тэгээ өнөөдөр энэ зарчим дээрээ байсан аль талд нь ороогүй зарчим дээрээ байж хамгийн гол нь парламентын арчлалын талд байсан гишүүдтэй бас талархал илэрхийлээ. Хүний өөрийн нам гэхгүй. Тий. Дарамт шахалт гэж чинь үнэхээр тийм дарамт шахалт өчигдөр шөнө явагдсан юм уу өчигдрийн төлөө? Гэхдээ одоо ингээд Монгол Ардын намын гишүүд өөрсдөө бүлгийн гишүүд нь парламентын тагимдаа хэлж штэ. За шууд их хурлын даргын энэ дээр очиод удирч ирсэн хүнийг нь 10 жилийн хорих ялтаа шүү гэж хэлсэн байна. Шууд гадаад дотоод яв бити хуралдаа суу гэдэг шахалт үзүүлж байна. Энэ улс төрийн хүчин өөрийнх нь нэр дэвшиж сонгогдсон улс төрийн хүчнээс тодорхой бүлэг хүмүүсээс ийм шахалт ирнэ гэдэг чинь өөрөө дарамт юм уу? Энийг сөрөөд ямар ч байсан аль маргалдагч талуудын аль альных нь эрх ашиг хангахгүйгээр шийдэж чадсан гишүүдтэй бол би талархаж байна. Энэ нөхөрлөлийн даргууд судлаа өгсөн их хурлын гишүүний бүрийн эрх нь үлдэж штэ. Тэгээд нэр төрөө цэвэрлэн шалгуулна гэдэг нь процессын хувьд боломжтой юм уу? Их хурл дээр маш олон гишүүд тэтгэл хэсэг прокурор дээр асуудал явж байгаа гэж яригадаад байгаа хүний тоо нэгээр нэмэгдэж байгаа юм шүү. Одоо Монгол улс чинь ингээд парламент нь уг нь шүүх биш. Парламентын тахим шүүх тахим биш. Гишүүд нь прокурор биш, цагдаа биш, мөрдөгч биш. Монгол улсад энэ хууль сахиулдаг, мөрддөг, шалгадаг, бүр тагнадаг байгууллага нь Монгол улсад байгаа. Одоо энэ хүмүүсийн ажиллаа хийхийг харах цаг. Одоо бид нар бүгдээрээ тэр хүмүүсийн ажиллаа хийхийг харах цаг. Одоо нэг ч улс төрчийн амнаас гэмт хэргийг хэрхүүхэ гэж битгий асуу гэж би бол зөвлөмөр байгаа. Ягаад гэвэл бид нар шийддэг хүмүүс биш. Бид нар улс төрчид учраас улс төрчдөг хүмүүс. Тэр улс төрчин чи ийм гэмт хэрэгтэн чи ийм энийг эцэлж шалгадаг, тогтоодог бүх хууль эрх зүйн орчинд бэлэн байж байгаа. Байгууллагууд нь байж төсвөөс цалинжаад бүрийн эрхийг нь өгчихсөн. Тэр хүмүүс ажиллаа хийх ёстой. Одоо тэднийг ажиллаа хийхийг нь шахах ёстой. Одоо өнөөдөр ингээд баахан гэмт хэрэгүүд яригдлаа. Энийг одоо манай монголчууд битгий мартаарай. Битгий мартаарай. Баахан бүүстлээд спонсорд болгоод төлбөр төлөөд фэйсбүүкээр тарааж ирсэн элдв баримт фактуудыг монголчууд маань битгий мартаарай. Энэ одоо дарагдаад алга болно. Энийг битгий мартаарай гэж хэлж байна. Одоо энийг хуулийнхан маань эрхвч харж байгаа байлгүй гэж харж байгаа. Өнөөдөр эцсийн дүндээ бид нар хуульдаа л итгэнэ. Шударгаас гэдэг бол эрх зүйт нийгэмд хуулийн дор байхыг нь шударгаас гэнэ. Тэрнээс гарч ирээ хашгирахыг хэлэхгүй, ширүү үг хэлдэг хүнийг хэлэхгүй, нэгээ шүүмжилдэг хүмүүсийг хэлэхгүй. Хуулийн дор байж чаддаг хүмүүсийг л хэлнэ. Хуулийн дор байлгахыг шударгаас гэнэ. Тэгэхээр энэ хуулийн дор байлгах үүрэгтэй субъектүүд нь эрх бүхий субъектүүд нь ажиллаа хийх хэрэгтэй. Энийг бол шахах хэрэгтэй. Цаашдаа шахаад явна. Зүгээр ингээд бид нэр хоорондоо байлдаад өнгөрдөг юм байж болохгүй. Энэ Монгол улсыг нэг хууль мөрддөг, хуулийн засгалдаг байхын энийг зүгээр үг биш үйлдэл болгохын төлөө энэ парламентод шин залуучууд элдвэрээ хэлүүлээ зүтгэж байгаа. Өчнөө одоо үйлдэл үзүүлж явж байна. Тэгээ энэ бол боломжтой байна гэдгийг энэ өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр хүний өөрийн намын гэхгүй залуучууд бас харуулж чадлаа. Одоо 26 оны төсвийг хэлэлцэж байна. Сургамжийг та юу гэж харж байна? Улс нийтээрээ гэдэг юм уу? Нийгмээрээ бид нар нэг алдлаа штэ, харлаа штэ. Одоо юу сургамж болгож авч үзлээ? Тийм, сургамж тийм нэг талдаа сургамж, нөгөө талдаа одоо нэг зүйл маш тодорхой боллоо. Монгол улс парламентын засаглалтай улс байна. Парламент нь шийдэж байна. Нэг талаас тодорхой хэлээ. Одоо бүгдээрээ ил дод мэдж л байгаа штэ. Ерөнхийлөгчийн ерөнхий сайд нь огцорлоо. Нөгөө талаас ерөнхийлөгчийн боожулсан тэгээд өөрөө байлдаж эхэлсэн дүүнер нь огцорлоо. Энэ парламентын засаглалтай улс гэдгийг зарласан зүйл боллоо. Тэгэхээр энийгээ цаашдаа бид нар хамгаалж явах нь бидний үндсэн үүрэг. Одоо яах вэ гэхээр одоо аль талынх нь хэрвээ энэ нам дотроо бужигнаан дайн үргэлжилбэл парламентыг тараа гэж үзнэ. Энэ парламент яагаад тарах ёстой вэ гэдэг тэдний хүсэл нь юу вэ гэхээр өөрсдийнх нь хүсэл зориг захирагдахгүй байна. Энэ парламент үгэнд нь орохгүй шүү дээ. Үгэнд нь орохгүй. Би түрүү хэлсэн. Эрх баригч нам бол өөрөө хулгайн төвөгтэй нам. Энэтэй маргах нэгшрэгч хүн байхгүй. Тэгэхээр энэ намтай бид нар хариуцлага ярихын тулд биднэрт нэг л арга зам байдаг.
сонгуул шүү дээ. А бид нар ингээд парламентыг одоо тараах юм бол за тэгээд цаашаа энэ нүрсний намынх нь мөнхөд ирэх шин бүр хатуугаараар ирэх шинэ л гэсэн үг.